Өнөөдөр төрийн бүх албанд судалгаа шинжилгээ усаагаар шиг дутагдж байгааг судлаачид хэлж байна. Удирдлагын академиас төрийн албаны ажилтан албаа хаагчдын нийгмийн нөхцөл байдал сэдвээр судалгаа хийжээ. Гэтэл судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь төрийн ажилтнанд зориулсан нийгмийн баталгааны тухай бодлого байдагч хөрсөн дээрээ хэрэгжиж чадахгүй байна гэж хариулсан байна. Төр бол энэхүү баталгааг нь буюу албан тушаалаас ямар нэгэн байдлаар ашиг орлого олдог биш. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилд орохгүйгээр ажил үүргээ нэр төртөө гүйцэтгэж түүнийхээ төлөөс цалин үс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдчих ёстой гэдэг ийм зохицуулт энэ зөвхөн Монгол биш дэлхийн бүх улс орнууд зохицуулагдсан ийм асуудал. За үүний дагуу бол ер нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа гэдгийн цаана бол төрийн албан хаагчийн цалин үсний асуудал, за мөн төрийн албан хаагчийн ажлын орчин нөхцөлийн асуудал, за төрийн албан хаагчийн орон байрны асуудал, за мөн төрийн албан хаагчийн эрүүл мэндийг хамгаалах дэмжихэд чиглэгдсэн ийм асуудлууд. За нөгөө талаас төрийн албан хаагч нь ямар нэгэн үйл ажиллагааг явуулж бодлого шийдвэр гаргахсныхаа төлөө аливаа нэгэн эрсдэлд занал хийлж тухайлбал нэр төрдөө халдвах энэ байдлаас ер нь хамгаалагдсан байх ёстой гэдэг нь ер нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны цаад үндэс гэж ингэж үзэж дэлхийн улс орнууд бол үнийг хуульчдан тогтоож өгсөн байдаг. Тийм учраас энэхүү судалгааны үр дүнгээр бол бид нэр ер нь төрийн албан хаагчдыг үр дүн гаргахдаа бол энэ чанарын буюу бодлого баримт бичгээр энэ чинь яаж тусгагдсан байгаа юм. За нөгөө талаараа бол үүнийх нь хэрэгжилт нь яг бодит амьдрал дээр хэрэгжиж гэнэ үгүй. Энэ төрийн албан хаагчд маань энэ талаарх ойлголттой, мэдлэгтэй энэ баталгаагаа ер нь наацх нь мэддэггүй юу гэдэг ч асуудал гарч ирдэг. За ингээд үзэх юм бол зарим төрлийн баталгаануудын хувьд төрийн албан хаагчид маань тэр болгон энэ талаараа бас долгимогхон дутуу ойлголттой байдаг талууд байна. Энээс үүдээд бас ийм баталгаа байдığım уу гэдэг ийм эргэлзээтэй ийм асуултуудыг чинь бидний асуулгыг авч явах явцад бол ярилцлагын явцад хэлж ийсэн ийм зүйлүүд байдаг. Нэг дарга солигдоход өөрчлөгддөг бодлоготой төрийн албатай байхгүй тулд судалгаанд тулгуурлаж оновчтой урт хугацааны бодлого тодорхойлох ёстойг судлаачид хэлж байна. Төрийн албаны бодлого эрх зүйн орчны шинжилэл алхам бүрийг судалгаанд суурилж хийх цаг иржээ. Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны зөвлөлөөс төрийн албанд хийгдэж байгаа судалгааны зохион байгуулалтыг хариуцгаар заасан байдаг. Тэгээ энэ хүрээнд сүүлийн 7 жилийн хугацаанд хийгдсэн судалгаануудын нэгдсэн томыг бид гаргаж үзлээ. Ингээд томыг гаргаж үзэхэд жил болгон хийгддэг захиалга судалгаа болон олон улсын байгууллагуудын хийж байгаа судалгаа бас авч үзсэн. Тухайлбал бид захиалгат гэж хэлж болох судалгаа удирдлагын академи болон бусад байгууллагууд дээр хийгдсэн 20 гаруй судалгаа байна. Олон улсын түвшинд хийгдсэн 4-5 судалгааны нэгдсэн үр дүнг өнөөдөр бид нар харьцуулж ярьж байна. Судалгааны үр дүнг харьцуулж ярихаасаа илүү бид цаашаага хэрхэн яаж энэ төрийн албаныг илүү сайн доктортой мэргэжсэн мөн иргэдэд үйлчлэгээ нээлттэй ийм болох вэ гэдэг энэ агуулгын хүрээнд шинжилэл, өөрчлөлт юу хийж болох вэ гэдгийг ярилцж байгаа. Тэгэхээр өмнө хийгдсэн судалгааны үр дүн бол бид төрийн албаны хүрээ болон төрийн албаны ангилал зэрэглэлийн тогтолцоогоо илүү сайжруулъя. Мөн төрийн албаны үйлчлэгээний стандарт ямар байх юм бэ? Цаашаага яаж хэрэгжүүлэх юм? Онцлог салбарын болоод байгууллагуудын онцлог юу байх юм гэдэг асуудлууд байна. Мөн түнчлэн төрийн албаны хүрээ хэрхэн яаж зөв тодорхойлогдсон. Энэ хүрээг оновчтой тодорхойлоод улмаар энэ алсын хараа 20-50 зэрэг хөгжлийн бодлогын зорилтод тавьсан зорилгоо хэрэгжүүлэх нөхцөл бололцоо бүрдэж гин үгүй юу? Инхийн тулд ямар өөрчлөлтүүд хийх ёстой вэ гэдэг энэ чиглэл рүү хийгдэх судалгаанууд илүү өргөн үрээтэй хийгдэх шаардлагатай байна гэж тодорхойлогдсон. Төрийн албаны зөвлөл засгийн газрын хэрэглэх газрын захиалгаар хийсэн судалгааны ажлуудыг танилцуулж, тэдгээр судалгааны санал зөвлөмжийг төрийн алба түүний бодлого шийдвэр үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэх талаар өнөөдөр хэлэлцэж байлаа. Цаашид төрийн албатай холбоотой судалгааны сан үүсгэж, мэдээллийг тухай бүрт нь шинжилж, судалгааг хэрэглэгчдэд хүрэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг сануулж байлаа.